Өнөөдөр хэдүүлээ ямар сэдвэр ярих вэ гэдэг юм уу тэгээ яаж ярих вэ? Тэр нөгөө Яаж нээх юм? Яаж нээд? Нөгөө сургуулийн сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нэр байгаль орчинд тулгамдж байгаа асуудлуудын талаар ярилцахаар бүгдөө энэ цугласан байна. Намайг Бат Эрдэнэ гэдэг олон улсын Улаанбаатар их сургуульд сурдаг. Хөдөө аж ахуйн чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Тийм. Сайн байцгаана уу? Намайг Баян гэдэг олон улсын Улаанбаатар их сургуулийн аир инженерийн өдөр курс. Сайн байцгаана уу? Намайг Шинэ Баяр гэдэг. Би олон улсын Улаанбаатар их сургуулийн аж ахуйн энгийн 1-р курст суралцдаг байгаа. За намайг Чанцлан гэдэг. За энэ олон улсын Улаанбаатар их сургуулийн хөдөө аж ахуйн танхимын эрхлэгч. За ийм хүн байна. За манай багш. За намайг Утган Жаргал гэдэг. Хөдөө аж ахуйн танхимын багш. Энэ удаа бол бид дэлхийн дулаарлын тухай бод бид ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг талаар бол ингээ богинохоо ярилцж байгаа. За тэгэхээр өнөөдөр бидний амьдралд, манай дэлхийн нийтийн амьдралд энэ дэлхийн цагуурын дулаалт хэрхэн яаж хүчтэй нөлөөлж яах гэдгийг бид нар өнөөдөр мэдж байна, тийм ээ. За энэ юутай холбоотой вэ? Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Энд дэлхийн нийтээр анхаарал хандуулж байна. Тэгэхээр зэрэг одоо сурч байгаа бид нар залуу оюутнууд ч гэсэн бид нар энд анхаарал хандуулах шаардлагатай гэж багш нь үзэж байгаа. За өнөөдөр бид энэ коронавирус гэдэг энэ айхтар өвчний тухай ярьж байна. Гэтэл үүнийг үүсэх эцсийн цаад шалтгаан юу вэ гэхээр бид нар дэлхийн ертөнцийн хэтэрхий хайр гамгүй хандж ирсэн тийм ээ. Энд бол хүний буруутай үйл ажиллагаа. Энд бидний ч буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Яагаад вэ? Бид өнөөдөр энэ дэлхийн дулаар нөлөөлж байгаа энэ нэг эсрэг сөрөг нөлөөллийг дандаа хүн үйлдсэн байна. Тийм ээ? Хүн үйлдсэн байна. За энд хамгийн эхлээд дэлхий дулаархад юу нөлөөсөн бэхээр зэрэг бидний энэ ахуйдаа хэрэгжилж байгаа тийм үү? Энэ одоо энэ цахилгаан станцууд бидний хэрэгжилж байгаа хөргөгч одоо энэ перрон гэл энэ дэлхийн энэ дулаарлыг ялгаруулж яадаг. За одоо ингээл мал аж ахуй гэхэд малын өтөг бааснаас гарч яадаг энэ их азууны метанууд тийм ээ? Метаны хийнүүд. За тэгэхээр бидний амьсгалж байгаа энэ орчны энэ бохирдол гэдэг маань юуг үйлдвэрлээд байна вэ? Дандаа нүүрслийн хийг үйлдвэрлээд байна тийм ээ? Тэгэхээр энэ нүүрслийн хий чинь явж энэ дэлхийг бүрхэж байгаа энэ озоны давхрыг чинь нэмглээд цоолоод энэ хэмжээнд томроод байгаа хэмжээгээр нөгөө дэлхийгээс ирж байгаа энэ дулаан чинь бидний гадар дээр маш хүчтэй нөлөөлж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бидний таагдшгүй маш их олон сөрөг үр дагавруудыг авчирж байгаа тийм ээ. За үүнээс үүдэлтэй хамгийн эхлээд бид нар юу гэж үзэх вэ? Үүнээс үүдэлтэй бидний одоо цэнгэг усны их үүсээр хамгаалж яадаг цас мөсөн далай тийм ээ. Эднэр чинь одоо хайлаад ирэхээр зэрэг бидний цэвэр усны хомсдолд орж эхэлж байна. За энэ их дулаарлж яваад ирэхээр одоо бид нар мэдж байгаа ой гэдэг бол юун дээр тогтдгоо. Мөнх цэвдэгтэр манай одоо жишээлбэл ялангуяа манай Монгол орны ой оршин тогтнодог. Тэгэхээр энэ цэвдэгч чинь хайлаад ирэхээр зэрэг энэ дээр ургаж байгаа урмал амтан хэрхэн яаж дасан зогсох гэдэг асуудал маш хурцаар яригдж байгаа байхгүй. Гэтэл энэ дотор энэ дэлхийн дулаар явагдаж байгаа энэ процесс ялангуяа Азийн тэгшиндэрлэг дээр байгаа манай Монгол орны нөхцөлд бол маш хүчтэй нь бол нөлөөлж байгаа байхгүй. Одоо дэлхийн нийт бол юу гэж үздэг гэхээр ерөнхийдөө бол энэ дэлхийн одоогийн байгаа дэлхийн дундаж агаарын температур нэмэх 2 Цельсиус дээшээ яваад ирэх юм бол энэ маш их сөрөг үр дагавар үзүүлнэ гэж ярьдаг. Гэтэл сүүлийн 10 жилийн манай судлаачдын хэлж байгаа мэдээлэлээр бол манай Монгол орн гэтэл зөвхөн 2.1 градусаар дулаарчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо манай Монгол орны экосистем бол маш их эмзэг хүлээж авч байгаа гэдэг энэс л гарч болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ талаараас өөрөөсөө санаа оноо нэмэрлүүл одоо ямар одоо юу зүйлүүд байна. Энэ талаар л хэдүүлээ сайхан ярилцъя. Тэгээ сонсогчд олондоо бас энэ талаар өөрсдөө мэдж байгаа мэдээллийг хүргэе л гэж бодож байна багш. За Бат Эрдэнэ. За тийм тэгэхээр өнөөдөр бол манай нийгэм эдийн засаг гэхээс илүү байгаль орчинд илүү хохирол учруулж байгаа хүмүүс. Тэгээ энэ дээр би орон нутгаас ирсэн оюутан болоод одоо дэрсэн. Тэгээд орон нутагт хахад яг тэр байгаль орчин хэрхэн сүйтгэгдэж байгаа энэ тал дээр ингээд яг бодит байдал дээр нь харж исэн. Тийм болохоор яг энэ хөдөө аж ахуйн мэргэжил рүү орё гэж бодсон байгаа. Тэгээд хүмүүс бид нар одоо энийг сэргийлэхийн тулд хамгийн энгийн авах арга хэмжээ нь бид нар эхлээд сайн дурын ажил хийгээд өөрсдийн алхам бүрээ хараад байгаль орчинд ямар сөрөг нөлөөнүүд үзүүлж байна гэдгийг эхлээд харах нь чухал гэж би боддог.
Тэгэхээр ч одоо энэ хүчин зүйлүүд одоо юу орж байгаа вэ? Одоо эхлээд даялгын суурин амьдралдаа бидний өнөөгийн амьдрал дэлгэх чинь хамгийн эхлээл одоо энэ машины утаа дортог тийм үү? Гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа, энэ цахилгаан станцуудаас ялгарч байгаа хөө дортог тийм ээ. За тэгээ дээр нь энүүс үүдэлтэй яг уу маш их дуу чимээ, агаарын бохирдол, хөрсний бохирдол, орчны бохирдол энэ бүхэн чи эргээ цаана дамаараа яг уу хүмүүсийнхаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байгаа. Эрүүл мэнд одоо хүмүүсийн эрүүл мэнд муудаад ирнэ гэдэг маань цаана нийгмийн хөгжил удаашрах гол хүчин зүйл болж байгаа шүү дээ. Хамгийн одоо нийгмийг хөдөлгөж хүчин чи юу? Эцэст хүн гэдэг чинь маш үнэтэй капитал байхгүй. Гэтэл эний чинь одоо эрүүл мэндийн доройтуулах, за ингээ үнэндээс үүдэлт юу ах вэ? Хүмүүсийн ажиллах чадвар уурна, сурах эрчим буурна. Ингээд ирэх юм бол цаана бидний хүний үнд капитал гэдэг юмас үүдгэж яах гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэл бүх дэлхийн нийтээр анхаарсан өнөө үед бид нар ч гэсэн өөр өөрсдөөсөө шалтгааллах хүчин зүйл ирэх. Хамгийн энгийн хүчин одоо хүчин зүйл юу яг бид нар одоо ингээл ус чандман нэрднэ гэдээ ярьдаг шүү тийм. Гэтэл бид нар энэ усаа яаж хамгаалах? Одоо бид нар ингээл өнөөдөр бүх хүн карантинаас ус гойжулж байна. Гэтэл манай Улаанбаатар хот бол гүнийхээ усны цэвэр усыг карантиндаа гойжуулдаг бохиртой цэвэр усаа шахдаг ганц л одоо ус байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүртэл бид нар өөрсдөө хэрэглээн дээр зохистой хэрэглээ нэвтрүүлэх тийм ээ. За энэ тал дээр оюутан сурагчдыг одоо бид нар одоо өнөөдрийн эхлээл бид нар 1-р курст орсноос эхлээл зөв хүн байх, зөв одоо хүмүүжтэй зөв хандлагатай хүн байхын тулд өөрөөсөө эргэн тойронд бол энэ бүх зөв хандлагуудыг л түгээх л хэрэгтэй болчиход байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрөө ямар бодолтой байгаа лээ. Энэ болохоор нэг дэлхийн доллар гэхээр нэг хүмүүс ингээд яриад байдаг мөртлөө ингээд хийдгүй юм ингээд санаж байгаа. Тэгээд сая ингээд нэг корона гэхээр ингээд коронавигийн вирус гарч ирэнгүүт ингээд хүмүүс ингээд эрчимтэй ингээд ажиллаж эхэлж байгаа. Тэгээд дэлхийн дулаас нь ч гэсэн ингээд явагдаад эхэлсэн. Тэгээд явагдаад ихсэн мөртлөө ингээд хүмүүсийн дээр ингээд дөрвтэй ингээд нэг шийдвэртэй ингээд ажил хийхгүй байгаа гэдэг зүйл ингээд харж байгаа байхгүй. Тэгээд нэг сая ингээд бодож яхад ингээд дэлхийн дулаар л ингээд бидээс ингээд ихтэй штэ. Нэг бидний ингээд байгууламжаас гарч байгаа ингээд утаанууд тэгээд гэр оролоос гарч байгаа утаанууд тэгээд ингээд бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг ингээд пирамид ингээд шингэн ингээд бас ингээд айгүй ихээр ингээд нөлөөлдөг. Тэгээд хүмүүс болохоор ингээд зөвөр ингээд ярахаас илүү хийх хэрэгтэй. Тэгээд заавал ингээд байгаль орчин ингээд байгууллагууд ингээд дангаж хийгчтэй ингээд улс төр ингээд төр засгийн ингээд тийш ингээд хүмүүс ингээд өөрөөсөө эхлээд хийх хэрэгтэй. Бидрээс ингээд эхлээд хийх юм бол энэ ингээд үр дүнтэй болоод явна гэдэг зүйл ингээд тий. Яг зөв байхгүй. Ердөөсөө эргэн хувь хүн бүрийн хүчин чармаалт хэрэгтэй байгаа байхгүй энд. Одоо бид нар өөрсдөө одоо жишээлбэл одоо ингээ манайх үзэхэд айл болон гэртээ хөргөчтэй хөлдөөчтэй. Гэтэл энэ хөргөч хөлдөөснөөс ялгарч байгаа энэ перон гэдэг чинь одоо энэ дэлхийн цагуурын дулаалч чинь бас маш их нөлөөлж байгаа нэг хүчин зүйлийн нэг гэж байгаа. Тийм учраас энэний хэрэглээ хүртэл одоо хориглоно гэж зарим улсууд одоо энэ пероныг чи хориглоод эхэлж байгаа байхгүй. Гэтэл энэ чиглэл рүү хүртэл одоо манайх одоо бодлогоо бас барихад хэрэгтэй байгаа. Тэгээд энэ одоо зөвхөн ганцхан байгаль орчны байгууллагын ажил биш, ганцхан нэг сургуулийн системийн ажил биш тийм ээ. Төр захиргааны ажил, хувийн хвшлийн чиглэл эргэн бүрийн оролцоо энд үүрэгтэй байгаа гэдгийг бид нар ойлгомоор байгаа тийм. За тэгэхээр энэ нөгөө оюутнуудаас ингээл асуудаг их оронч үйлчлэл гэж юу вэ гэж асуухаар хүүхдүүд нэг том юм яриад байдаг шүү дээ. Жишээлх юм бол та гурав бол одоо их оронч үйлчлэл гэхээр юу гэж бодож байна? Их оронч үйлчлэл гэхээр яг их орныхоо төлөө яг тэр тухайн амьдарч байгаа газар төрсэн газар нутгийнхаа төлөө байх сэтгэлийг л хэлэндээ юм хийх. Тэр газар нутагт ямар нэгэн өөрийнх нь хүч хөдөлмөр зориулж чадах зүйл байна уу? Тэрийг л хийж байгаа. Үйлдэлээрээ үзүүлж байгаа зүйлийг л их орон сэтгэлээ гэж. Тэгэхээр зарим хүмүүс бол бүр том юм ингээд ойлгоод идэг шүү дээ. Одоо их л гадагшаал гараал боловсрал эзэмшүүлэл их оронч үзэл болох гээд байна. Гэтэл энгийн наад зах нь бол их оронч үзэл гэдэг бол хогийн савнд хийгээд байх. За тэгээд одоо нөгөө мод тарих. Жишээлбэл манайхан нэг эрэгтэй хүмүүс нэг мод тарих хэрэгтэй гэдэг шүү дээ тийм ээ. Нэг заавал мод тарих, байшин барих хэрэгтэй гэдэг. Тэгээд эдэг эн чинь бол бас л нийгэм байх хэрэгтэй, хийх ёстой ийм л зүйлүүд байна. Тэгэхээр жишээлбэл та хэд одоо мод тарьдаг ийм одоо газрууд хуваараа одоо тарьж исэн газрууд байна уу? Гэр орондоо тий өөрсдөө хувьдаа тий жишээлбэл тий зөндөө. Одоо манайх ингэдэг гэлээ. Би тойв хүний зүгээс ийм ингэдэг байгаа байхгүй. Би болохоор нөгөө сайн дур ажиллаар мод тарьдаг байгаа. Тэгээд нөгөө ногоон аз гэдэг төрийн бас байгууллагатай хамтарч ажилладаг байгаа. Их сургуульд орсноос хойш ажиллаж байгаа. Тий.
Тэгээд манай байгууллага болохоор яадаг вэ гэхээр яг уур амьсгалын өөрчлөлтөөс болоод өнөөдөр дэлхийд мод тарих нь үнэхээр үнцэнтэй болчихсон юм байна гэдэг энэ нийгэм болон байгальтай хандсан үйл ажиллагаануудыг явуулдаг. Жишээлбэл одоо мод тарьснараа нийгэм эдийн засагт ямар үр ашигтай юм бэ гэдэг талаар ч юм уу. Мод тариад тэр нутгийн тэр бүрс нутгийн ажилгүй байсан хүмүүсийг ажилд оруулах гэх мэт олон арга хэмжээнүүдийг авч байгаа. Мод тарих нь олон давуу талтай, сайн талтай. Тэдгээрийг хүмүүст бусдад таниулахын тулд явдаг. Тийм байгууллагад явж байгаа. За ер нь манай өнөөдрийн одоо дэлхийн дулааллын цаг уурын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна гэдэг асуудал. За энийг иргэн дойрны асуудал. За энэ маань эргээд экосистемийн байгаль орчныг хамгаалах асуудалтай нягт уялдсан ийм олон талын шинжилгээ ухааны уулзуур дээр байдаг ийм одоо өргөн ойлголт байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр өнөөдөр ямар өнцгөөс нь ярьж байгааг бол ер нь энэ мод ургамал, ногоон ургамал энэ дэлхийн цаг уурын дулаалалтай тэмцэхэд хэрхэн яаж нөлөөлдгийг энд одоо бидний хүмүүсийн хандлага ямар байвал зохистой юм бэ гэдэг талаас нь түлхүү яриул бидний мэрэгжилд илүү ойр болов гэж бодож байна. За үүнтэй холбоотойгоор дахиад үргэлжлүүлээ хэлэхэд ер нь ногоон ургамал энэ дэлхийн нийтийн энэ цаг уурын дулаалалтай тэмцэхэд ердөөс дэлхийн нийт хамгийн нэн тэргүүний арга хэмжээ бол ердөөсөө мод ургамал тарих урамжуулах асуудал гэдэг хүн болгоо одооноос эхлээ ойлгочих хэрэгтэй. За ингээд ойлгосон байгаа цагт одоо манай ахуйн амьдралын онцлог мэднэ. Манай нийт иргэдийн бараг 40 гаруй % нь одоо гэр хороолд амьдарч байна. Улаанбаатар хот гэх тийм. Тэгэхээр энэ Улаанбаатар хот хүн болгон одоо манай Монгол улсын иргэд 95 оноос хойш өөрөөсөө газар эзэмших одоо эрхтэй болсон гинэ. Үүнтэй холбоотойгоор өөрсдийнхөө амьдарч байгаа тэр 0.7 гар дээрээ ихтэл тэр айл өрх болгон л өөрийнхөө тэр орчныг л сайхан аятай тухтай ногоон ургамалтай болгочих юм бол энэ бидний одоо энэ дэлхийн нийтийн дулаалд хувь хүн иргэн тухайн өрхийн оруулж байгаа том хувь нэмэр гэж ойлгоход яг болж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дотор хэм байна? 10 жилийн хүүхдээ сургуулийн оюутан маань ажил эрхэлж байгаа аав ээжүүд гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол хүн болгон иргэн бүрийн оролцоо хэрэгтэй гэдэг нь л энд одоо харагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо манай оюутнууд дээр бас өөрсдөө хашаандаа ургамал ногоо тарьдаг ингэж үтсэн юм байж байгаа тий. Тэгэхээр оюутан өөрийнхөө бас бодлоо суулцвал ямар байна вэ? За. Яг 4 жилийн өмнөөс болохоор манайх ингээ хашаанаа ингээд одоо ногоон мод тарьж байгаа. Тэгээд тоо үедээ бол нэг тоодгүй байсан. Яг ингээ гэрийнхэн зүгээр ингээд 1-2-оор ч юм уу гээ тариал ингээ орхичдаг байсан. Тэгээд би ч нэг анзаардгүй. Тэгээд ургаж байгаа юм байна, ингэж байгаа юм байна гэдэг хэдэг байсан. Тэгээд сүүлийн үед ингээд аюух ногоон байгууламж одоо Монгол ус гэлтгүү дэлхийн аль ч орнд ингээд илүү хөгжиж байгаа ер нь судлаад ингээд маш олон зүйлээс харж байгаа. Тэгээд одоо жишээлбэл ингээд зөвөр л өөрийнхөө хэсгийн амьдарч байгаа юм орчин бол одоо лагер дээр ингээд би манайх одоо ингээд маш олон төрлийн мод тарьдаг. Тэгээд тэр зүйлээсээ ингээд анх болохоор ингээд би яг өөрийн биеэр ингээд тухайн модоо ингээд тарихад ингээд одоо яг арчилгаа нь одоо ямар үед юм бол яах юм бол одоо ингэж урахын зөв юм бол орчин шавьснаас яаж хамгаалах уу гэл одоо цаг уурын нөхцлөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг тэр зүйлийн талаар ерөнхийдөө бол мэдлэг өгдөгсөн зүгээр л одоо шороо ухаж гаргаж ирээд ингээд мод шороор булаад дээрэс нь ус асгаал болоо гэж боддог байсан. Тэгсэн чинь яг үндэ бол ингээд мэрэгжлийн мөрний үүднээс харангуут шал өөр зүгээр халтууртай хайцдаг байсан шиг санагдаа. Тэгээд яг мэрэгжлийн үүднээс ингээд харангуут чинь тэр чинь ингээд яг хэмжээ ингээд амжилттай ингээд үе шаталтай ингээд хэрхэн одоо модоо ингээд ухаж авсан модоо бэлтэж гараад ирчээд ингээд хэрхэн суулгах юм бол тэгээд одоо яах вэ их услага нь ямар яах вэ хоногтой хэд яах вэ их гэл ингээд тэр болгоны ингээд яг мэрэгжлийн үүднээс ингээд харахад бол нэг өөрийнхөө ингээд мод төржсэн үйл явцыг хараад үнэхээр нийтдээсэн. Тэгээд ерөөхдөө бол ингээд намайг ингээд мод төрнө ингээд үзэхэд ингээ манай гэрийнхэн одоо манай одоо дүү мүү ингээл намайг их шаалдаг. Ингээ яг ногоо ингээ чиглэлэр хөдөө ядцгаа чиглэл мэрэгчлэр ингээ явцааг ингээ чинь. Тэгэхгүй яа чи ингээ шаалаад тий би тэрийг ерөөс ойлгохгүй. Тэгээ нэг ямар ичмээр ингээл яад би заавал ингээ бусдын ядал ингээл заавал хуйлж заавал ингээ өнгөр мундаг олоосын харилцаа эсвэл гайлаар явах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд би бол ингээ мэрэгчлээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл өнөөдөр хүн болгон баялаг бүтээгч гэж
зүйлийг ярьдаг. Баялаг бүтээх гэдэг зүйлийг зүгээр ингээд эд хөрөнгө гэдэг зүйл дээр харах алба байхгүй. Яг бол бидний ерөн тайрнаа бидний тарьж байгаа энэ мод ч гэсэн үнэхээр их баялаг. Энэ зүйлийг орлох хэмжээний зүйл одоо хүртэл гарч ирээгүй гэж багш хүртэл дөнгөж сая ярьсан. Яагаад гэвэл одоо энэ ногоон таны ерөн тайрнаа ногоон одоо ургамал гэдэг зүйл чинь ямар ч зүйлээр орлогдохгүй. Яагаад гэвэл биднэрт маш их хэмжээний баялаг эрдэнсийг ингээд өөрөөсөө дамжуулж биднэрт ингэж өгч байгаа. Тэр зүйлийг бид нэр хэрэглээд үнэхээр эрүүл үнэхээр сайхан сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор би мэрэгчлээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хамгийн энгийн нэг зүгээр ард түмний дунд дамжсан зөв энгийн хэллэг гэдэг байхгүй юу? Хүн бол төрсний одоо 3 үйл хийх хэрэгтэй гинэ. За хамгийн нэгдүгээр хүн юу тарих хэрэгтэй гэсэн чинь тийм мод тарих хэрэгтэй гэсэн мөн. За үр өдмө олдог гэдэг хэвээр дараа нь дүүхөө өчиж ном бүтээсэн байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэ дотор яагаад мод тарь гэдэг үг орсон байна гэдэг чинь ямар үн цэнтэй үйл ажиллагаа гэдэг чинь ердөөсөө биднэрт хэлээд өгсөн байна шүү дээ. Тэгэхээр бас юм байлээ. Одоо нөгөө мод тарь гэл ингээд байгаа шүү дээ. Хүмүүсийг бүгдийг уриалуулаад хамгийн гол нь нөгөө модоо эдийн засгийн эргэлтэнд оруулаад эхлэхээрээс хүмүүс улам сонирхолтой болох юм гэнэ л дээ. Яагаад гэвэл нөгөө жимсний мод тариал жимсээ зараал мөнгөтэй олчингууд нөгөө модондоо эргээд энэ арчилгаа тавих сэтгэл гаргах ийм одоо сонирхолтой болж байна. Энэ бол нөгөө модыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад эхлэхээрээс аяндаа хүмүүс мод тарьдаг бол. Тэгэхгүйгээр зүгээр л ингээл жимс урахгүй ингээл зүгээр л модыг мод тарих зөв юм байна гэд гэхээсээ илүү ерөөсөө өөр шимийг авдаг, эргээгээ тэр хүн мөнгөтэй болдог. Тэр хятадд хүртэл мод арчилж тарьсных нь хариуд одоо хүмүүсийг зүгээр урил булааг нь өгдөг ингэж. Тэр зүгээр л нөгөө нэг хүмүүс бол хятадд бол олон олуулаа байдаг учраас урил будааны төлөө модыг арчилдаг иймэрхүү юм. Тэгэхээр энэ бол модыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь хамгийн чухал. Энэ сүүлийн үед залуучуудын хандлага нь өөрчлөгдсөн байна л да. Ингээд нийгэм хөгжийн хэрэгч юм ингээд байгальтай хандах нь багасаад хүмүүс одоо байгаль сүйдсэн ч биднэрт хамаагүй гэдэг тийм хандлагатай болсон шиг надад харагддаг. Тэгээ залуучууд нөгөө утсаа оролдох нь их болсон ч юм интернет онлайн ертөнцийг их ашигладаг болсон болохоор тийм болов ингээд хөдөө аж ахуйн мэргэжлүүдийг ингээд харах юм бол хүмүүс нэг сонхоо болцсон байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бүгдөө яриул энэ юунаас болж байна? Энийг яаж ингээд өөрчлөх вэ бүгдөө? Тэгтээ сонирхолтой. Энэ дээр нөгөө ингээл хүүхдүүдтэй ингээл ярихаараас энэ мэрэгжлийн тухай ярихаар эхлээд бол нэг юм ойлгодгүй шүү дээ. Эсвэл ерөөсөө би бол ерөөсөө өөрийгөө нөгөө ийм мод тарих хүн биш гэд бүр ингээ ойлгоцсон байж идэг. Гэтэл эргээгээд нөгөө сургуулаа төгсөөл жоохон ингээл нэг өөр юм руу ингээ чиглээл ажил дээр гараад ингээд нас нь яваад ирэх тусмал энэ мэрэгжлийг илүү ийм сонирхож эхэлдэг баг. Тэгэхээр бас энэ мэрэгжил насны халаа гэж байна уу гэж. Энэ чи юм шүү дээ. Одоо бид нар мэдчихэж байгаа дэлхийн нийтэд нөгөө эрэлттэй одоо 20 мэрэгжил гэж яваад идэг чинь нэг дотор нь одоо ердөөс яг л манай хөдөө аж ахуйн мэрэгжлүүд явдаг байхгүй юу. Хүн хоол хүнсгүйгээр хизээч амьдрахгүй тийм үү. Тэр шиг хүн амьдрах орчингоор хизээч одоо хүн оршин байх үндэс байхгүй шүү дээ. Тэгээ амьдрах орчингийн үндэс нь юу гэхээр зэрэг бидгээс энэ ургамал мод тарихад асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэрэгжил бол хүн төрлөختөн байсан цагт мөнхийн мэрэгжил. Энийг одоогоор орлох Европт юмнууд гарч ирээгүй гэж. Тэгэхээр манай мэрэгжлийн эрэлт хэсэг зах зээл дээр их байна. Тэгээд сая багш хийсэн энэ хөдөө аж ахуйн мэрэгжлийн талаар ингээ хэрэгцээж явах ингээ таар байгаа гээд. Тэгээ нөгөө залуучуудын хандлага нь болохоор ингээ энэ талаар ингээ мэдлэг ингээ байхгүй болохоор ингээ яг энэ тал руу ингээ орж ирэхгүй. Тэгээд тэдний ингээ сонирхож байгаа зүйл нь ингээ мэдээлэл технологи ингээ банк санхүү юм яг ийм зүйл рүү яваад тэгээд хөдөө аж ахуйн талаар ингээд энэ талаар мэдлэг олох юм бол ингээд энэ тал дээр ингээд хүмүүс илүү ингээд мэдээ тэгээд энэ чиглэлийн хүмүүс илүү ихээр ингээд гарч ирэх хаа суралцахаа гэж ингээд бодож байна. Тэгэхээр энэ манай энэ мэрэгчлүүд юу вэ гэхээр зэрэг энэ бол яг бүтээгч мэрэгжил байхгүй юу? Бүтээгч мэрэгжил тийм. Яагаад бол бид нар энэ одоо модыг чинь нэг жижиг үрийг аваад үрийг нургуулаад одоо энэ хэмжээний энэ модыг чинь борлоход баг хүний нэг насны амьдрал багтана. Ягаад гэвэл энэ мод ургамал гэдэг нь өөрөө маш урт настай бид нар мэдэн шүү дээ. Дээд нь 6000 жилийн настай. Манай шилмэс моднууд гэтэл доод нь 350-аас 800 жилийн настай. Тийм ээ? За буцаа гээл аваад үзэх чинь эн чинь баг 80-аас 150 жилийн настай эн чинь. Хэдэн үеийн дагуулгад ийм тижээх ийм одоо юу гэдэг байхгүй юу? Ажил байдаг. Тэгэхээр хүний нас богино хүн одоо нэг 32-оос 35 жил гараад хүний нас 60 хүрээл, эрэгтэй 60 хүрээл, эмэгтэй 55 хүрээл тэтгэвртэй гарч яана гэдэг бол үнэхээр одоо манайханд бол энэ маш бод. Тэгэхээр энэ ажлыг яаж хийдэг юм хэр зэрэг цаашид бид нар хэрвээ энийг бизнес зах зээлд ийм бизнес бол хөгжүүлэх юм бол энэ үе уламжилсан ийм бизнес байдаг.
Одоо бид нар мэднэ ингээд Европын орнууд ингээ хандж штэ тий. Тэгэхээр Европ одоо ингээд том хөгжүүлийн газрууд ингээ харах юм бол 120 130 жилийн дотор 3 дахь 4 дахь үеэ дамжаад явж байгаа өв залгамжлсан юм бизнес гэдэг байна. Тэгэхээр энэ одоо бид нар ч гэсэн манай Монгол оронд энэ мод ургамал тарьдаг ажил бол одоо яг цэвэр хувийн хвшлийн нуруунд дээр явж байгаа. Тэгэхээр бид нар энэ мэрэгжлээ гараа хүмүүс хүүхдүүд ингээд мэрэгж сонгохоор за төгсөөд ямар ажил хийх вэ? Ажлын байр ямар байна? Улсад ямар ажил хийж болох вэ гэж асуудаг байхгүй. Гэтэл одоо бид нар зах зээлийн систем шилжсэн энэ үед бол бид нар юу өөрөөсөө ажлын байрыг бий болгож өөрөөсөө хөдөлмөрлөх, өөрөөсөө амжиргааг авч явах бол ийм л нийгэмд угаасаа ийм нийгэмд бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг манай энэ мэрэгжлийн хандлага бол ердөөсөө цэвэр өөрсдийнхөө хөгжүүлж чадах юм бол энэ өөрсдөө хэд хэдэн үеийн тижээж чадах ийм урт хугацааны доктортой, ийм бизнесийн санаа оноотой, ийм үр ашигтай ийм салбар. Энэ салбарын эрэлт хэрэгцээ бол одоо энэ байгаль орчин доройтж байгаа цаг үед бол улам л үн цэнтэй эрэлттэй байна уу гэхээс энэ мэргэжлийн илүүдэл гэж гарахгүй ийм л онцгой салбар юм байна. Тийм ээ? Тэгээд би энэ мэргэжлэлээр сайн дур ажил хийх болсон шалтгаан өөр олон мэргэжлүүдээр сайн дур ажил хийж болно шүү дээ. Одоо нийгэм тандсан хүүхдэд туслах ч юм уу эсвэл те ямар нэг амжиргааны боломжгүй хүмүүс туслах ч юм уу иймэрхүү сайн дур ажлыг зөндөө хот заавал яваад мод тарих ажлыг хийсэн байхээр энэ мод тарих нь бол нэгдүгээр бидний хүрээлэнгүй орчинд нөлөөлж байгаа. Хоёрдугаар биднэрт асар их нөлөөлөлтэй. Бидний Солонгосыг харах юм бол Солонгос ингээд тэр чигтээ модтай шүү дээ. Өмнө нь бол модгүй байсан тийм ээ яг нэг дайны дараагаар бол модгүй байсан. Одоо бол хүмүүс нь өөрсдөө ингээд босоод мод тарьсан байгаа. Тэдгээр хүмүүс бүгд яг тэр байгаль орчны мэрэгчлээс нь үгүй зүгээр ингээд өөр мэрэгчлүүдээс бүгдөө хамтдаа орж ирэл тий. Сайн дүр ажиллаараа эднэрээ хийсэн шиг ингээд одоо байгаль орчны талаар мэрэгжилгүй олон хүмүүс байгаа шүү дээ тий. Тэдгээр хүмүүсийг сайн дүр ажиллаар босгож ирүүл яасан бэ гэдэг тал дээр тэгээд залуучуудыг ингээд уриалаад тэгээд залуучуудтай хамтраад явж байгаа. Тэгээд энэ мод тарьснаар бол биднэрт маш өндөр аш алддаг шүү дээ. Одоо жишээлбэл бид нар усгүй бол нэг хоногч амьдарч чадахгүй тийм ээ. Тэгвэл усыг хамгийн их татдаг зүйл бол мод. Энэ хэвээр ингээ модны талаар илүү их судалдаг байгаа. Манай Бат Эрдэнэ чинь өгнөө шүү дээ. Энэ Сэлэн аймгаас эсэлтээр би тухайн үед Сэлэн аймд эсэлтээр явж байсан бааш. Тэгээд одоо яг өөрийнх нь яг зорьсон одоо энэ хүний өөрийнх нь алсын хараа зорж байгаа энэ чиглэл нь болохоор зэрэг ердөөсөө мод ургуулын байгаль хамгаалах чиглэл рүүгээ өөр айгүй дуртай. Энэ чиглэлдээ бүр өөрийгөө одоо ер нь цааш зориулъя ингэж явж байгаа бүр энэ зоригтой ийм оюутан байхгүй юу. Тийм учраас манай техникаа маш ойрхон ажилдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ мод тарих ажил гэдэг бол маш сайхан ажилтай. Хүн ингээд тарьсан өөрийнхөө ингээд гараараа ургуулсан тарьсан юм эргээ харахад ямар сайхан сэтгэл тааламжтай байдаг гэж бодож байна. Одоо барилгачийн хүмүүс тэгдэг шээ. Би энэ сайхан барилгыг чинь за энэ барилгыг чинь зургийг би зурсан шүү. За энэ барилгыг чинь тоосхийг би барьж ирсэн шүү гэж хардагтай адилхан бид нар одоо ингээд хотын ногоон байгууламжаар ингээд хотоор ингээд явж байхад нэг сайхан мод ургацсан байх чинь энэ одоо модыг чинь манай ангийнхан тарьсан ч гэдэг энэ модыг чинь ингээд энэ одоо юу хийж явах чинь одоо бидний оролцоо бас байсан шүү те энэ ургамлыг чинь одоо ургуулсан энэ манай мод үржүүлгийн газараас ирсэн тарьцуулах ч үгүй ингээд бодоход чинь хүний өөрийнх нь хөдөлмөрийнх нь үр шим яг нүдэн дээр нь илт харагддаг. Тэгээ энэ нь одоо цаашдаа зөвхөн тухайн үнээр хязгаарлагдахгүй маш нийгмийн энэ цаашдаа маш олон хүний эрүүл мэнд аж төрх энэ сайхан нөхцөлийг хангаж өгдөг маш сайхан буянтай ажил аахгүй юу. Одоо манай солонгос багш нар ярьдаг штэ. Солонгосчууд ингээл хүүхд төрөнгөт нь нарс мод тарьдаг гэж байгаа байхгүй. За тэгээд нөгөө 25 26 өрөөд нөгөө хүүхд нь гэрэл боллоо гэхэд нөгөө 25 настай мод гэдэг чинь одоо бидний яг үйлдвэрлэлийн түүхийд болох хэмжээний одоо мод болж ургадаг байхгүй тэр хугацаанд. Тэрээгээр нь буцаагаад өөрт нь гэрийнх нь тавилга орыг нь одоо хийж өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо маш зөв хандлага шүү дээ, тийм ээ. Энэ өөрөө байгалаас үүдхөш төрөхтөл байгалаа бүтээсэн байхгүй энэ өөрийнхөө нэг хэрэгцээгээ. Тэгээд дараа нь түүнийгээ ашиглаж байгаа. Ийм одоо үлгэр жишээ. Тэгээд манай солонгосчуудын туршлага бол бүр айхтар шүү дээ. Эдгээр чинь дайны дараа ердөөсөө ингээл мөсөнд хоргуулсан газар байгаа шүү дээ. Тэгээ одоо бүр битүү ой болцсон байна гэдэг чинь одоо тэгээ өөрийнхөө газар нутаг дээр нөгөө тарих газар байгаа учраас одоо сайн дурын даяар манай солонгосчууд бол манай Монгол оронд ирээд энэ мод ургамлыг чинь тарих ажилдаа маш хөрөнгө оруулалт хийгээд те ингээд үйл ажиллагаа явуулдаг. Одоо сайн манай Бат Эрдэнэ ясан дээр эко Аз гэдэг чинь яг л энэ солонгосчуудын хөрөнгө оруулалтаар сайн дурын үнцэн дээр хийгдэж байгаа манай Монгол оронд ийм сайхан үйл бүтээж байгаа ийм л төрийн бас байгууллага шүү дээ те. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо манайх маш олон төрийн бас байгууллага хувийн хвшлүүд нэг үе бол одоо аюул сайн хөгжсөн шүү дээ манай салбар бол тий.
Тэгээ сүүлийн үед хараад хад ер нь илүү хөгжиж байгаа. Залуучуудын хандлага ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Байгаль орчин лууж гэсэн хандлагууд. Энийг анзаарч байгаа ч гэсэн одоо байгаа биш. Ахаад ингээд нэмэгдүүлэх хэрэгтэй илүү ирчтэй тий. Тэгээ хүмүүс ингээ хоёр хуваагдсан юм шиг надад санагддаг. Нэг нь ингээ байгаль руугаа хандж байгаа. А нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө тэрийг ингээд ашиглахаар удаа гэдэг. Тий. Тэгээ дээрэс нөгөө ингээ асуудлууд гарч ирж байгаа. За тэр асуудлууд нь юу ямар хамаатай юм бэ ч гэдэг юм. Тиймэрхүү. Зөв нь хувиа хичээсэн тий. Жишээлбэл одоо Австралид ингээд амар их төмөр бол одоо хэдэн мянган газар ч та дан өгүүлж штэ. А тэгээд дээрэс нь энэ ой мод ч угаасаа нөгөө амьтдын амьдрах орчны 80% нь штэ тэр ойд эзэлдэг учраас. Тэгээ бид нар ч гэсэн бас амаар. Тий амьдрах орчин гэдэг байхгүй. Тэгээ бид нар нөгөө өөрсдөө хандлагыг өөрчлөөд яг өөрсдөө хүч хөдөлмөрийг өөр зүйлд зарцуулаад жишээлбэл гэртээ байх цагаа одоо сайн дурын ажил зарцуулах юм бол бид нэр ингээд өөрчлөж чадна гэдгийг залуучууд дуурайлмаар байна. Тэр чинь одоо ийм байгаа шүү дээ. Машин түрүүн ярьлаа нөгөө 12 оны дэлхийн эрчим засгийн байгууллагаас ч одоо нөгөө доктортой хөгжлийн ногоон хөгжлийн каньюс гаргацсан. Тэгэхээр энд одоо манай улс нэгдсэнээр бас эн чинь тодорхой үүр хүлээж байгаа байхгүй. Ингээд бол манайх одоо яах ёстой вэ гэхээр манай Монгол орноос ялгарч байгаа нүүрсийг басахын тулд юу хийх ёстой вэ? Улс орон болго өөр үүрэгтэй. Тэгээ энэний эсрэг хийх гол юм маань юу гэхээр ердөөсөө л мод ургамлаа тарих асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нодлон одоо бид нар сайн сайж байгаа саяхны жишээ шүү дээ. Байгаль орчны яамнаас ихчих бүх одоо аймагуудын төв дээр одоо ийм ногоо бичил цэцэрлэг байгуулна гэдэг одоо бичил цэцэрлэгүүдийн анхны шавыг тавиад анхныхаа модыг тариад тэгээ нөгөө ногоон паспорт гэж аян өргөнүүлэл 10 жилийн сургуулиудад тий энэ ч одоо юу болж байгаа нөхөр өдөөс хүүхэд залуучуудыг бүр бага бахаас нь эхлээд энэ ногоон ургамал дуртай энэний ач холбогдыг мэддэг ийм л болгож байна. Тэгээ саяхан нэг зурагтаа би нэг дэвтрүүл гарч ирсэн тэгж байгаа юм чинь нөгөө тэр ногоон паспорт ногоон аянд хөтлөгчсөн сургуулийн оюут хүүхдүүд нь эцэг ихтэй хэлж ийн гэж байна. Одоо ингээд эцэг нь магадгүй гар усаа ингээд хамаагүй усаар ингээд гар угааж авч чинь та яасан усаа хямхтаа хэрэгэл гэдэг ч юм уу тийм ээ. Хогоо хамаагүй хайцсан байх юм бол та одоо хогоо ингээд зэгстэй ууцаа тэгээ эргээд эцэг ихтэй нөлөөлж ийн гэж байгаа байхгүй. Нөгөө жоохон бага ангийн 3 4 дугаар ангийн чимник 2 дугаар ангийн хүүхдүүд чинь энэ нөгөө эцэг ихтэй нөлөөлөд ирэхээр хүн одоо хүүхдэн тэгээ шаардлагатай тавиад ахаар хүн чинь юу яриад байгаа гэж бодохгүй шүү дээ тийм. Гэх мэтчлэнээр бүх хүн багасаа болоод 8 настаас 80 настай хүртэл бүгдээрээ л энэ ердөөсөө хүчин чармаал гаргахад ийм л оролцоотой ажил юм байна. Тэгжээж бидний дэлхийн дулаал цаг уурын өөрчлөлтөнд одоо Монгол орондоо гэхгүй дэлхийн нийтийн хэмжээнд ч гэсэн бид нар хувь хүний оролцоо маш өндөр байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна тийм. Тэгжээж л энэс гарна шүү дээ. Тэрнээс энэ бидний асуудал биш гэж хойшин тавиад байгаа юм. Энийг хийх юм. Тийм ээ. Гэхдээ манай улсад чинь 2 удаа мод тарих өдөр байдаг ш тийм. Хавар намар. Тэгээд тарьчаад дараа нь арчилгаа амар суул аваад тиймэрсэн. Тэгэл орхицдаг шүү дээ. Тиймэрхүү тал. Ер нь тэрийг гоё арчлаад ургатал нь том болтол нь бойжуулдаг бол бас. Ер нь бол бас тийм л дээ. Энэ ургамлыг чи ургуулна гэдэг чи ердөөсөө яг нялхуухад арчлагтай яг адилхан ажил. Хамгийн чимэглүүр хамгийн нарийн амт ийм ажил байдаг байхгүй юу? Одоо бид нар ч хүүхдээ байж байгаа тэнэггүй заачаа сул гаргаал ингээл маскын зүлэхгүй гадаа гаргаад дааруулаад бээрүүлвэл тэр чи өвчин зоглоо өрнө. Энэ ургамал гэдэг чи амьд организм учраас бас яг тийм байдаг байхгүй хэрэгцээ. Тэгэхээр зэрэг энд юу ястай? Яг хүний сэтгэл хэрэгтэй. Хайр халамж хэрэгтэй энэ ургамалт чинь тэгжээж энийг ургуулна. Зөвхөн тариад орчих. Бид хүүхдээ гаргачаад гадаа орхичдаг ийм байдаг бол хүн амьдрахад хэцүүтэй. Яг адилхан энэ ургамалч гэсэн тарсны дараах арчилгаа гэдэг юм бол маш чухал байхгүй юу. Тэгэхээр манайх бол яг сүүлийн үед бас энэ дээр ерөнхий сайхан хандлагууд бол гарч ирж байна. Шинэ стандартууд гарч энэ ургамлыг чинь тарьж ургуулах. Тэгэл та бүхэн мэдж байгаа. Манай сургууль дээр хүртэл манай одоо салбарыг түшиглээд манай сургууль дээр чинь 3 удаа нийслэлийн захирагчийн ажил албатай хамтраад одоо та бүхэн сайн мэдж байгаа хотоор явдаг ногоон антаацтангой тэгээд яг ногоон байгууламжийг арчилдаг мэргэжлийн цэцэрлэгчд гэж мэргэжил байгаа байхгүй юу. Тэр чи одоо манад 3 удаагийн сургуультаар нийт 600 хүн бэлтгэлээ шүү дээ. Энэ 600 хүн бүгд 100% ажлын байраа. Одоо энэ хотод та бидний одоо яваад ногоон антаацтай нөгөө цэцэг ногоон арчлаад услага хийгээд мод сайхан хэлбэржүүлээд байгаа энэ улсууд чинь бүгд манай сургуультаар дамжиж гарсан мэргэжлийн цэцэрлэгч байгаа учраас сүүлийн жилүүдэд та бүхэн харж байгаа ногоон байгууламжийн өнгө зүс тэнд хийж байгаа арчилгаатай хортол эрс өөрүүлж байгаа. Тэгэхээр энэ чи ирчээрээ цаашаа ингээ хөгжөөд авах юм бол одоо манай энэ өмнөдийн ногоон байгууламжийн одоо өнгө зүс тэгээ нүүр царай дизайн чимэглэлийн талаасаа ч гэсэн энэ одоо нэмэгдүүлэх талаасаа ч гэсэн маш өндөр ачаал бүтэлтэй ийм үр ашигтай ажлууд явагдаж байна. Эцсийн эцсийн хүн бүтээдэг хүн л бүтээдэг байхгүй. За энэ болохоор зэрэг одоо цэцэрлэгийн төлөвлөлт байгаа. Одоо манай нэг юу танхим дээр байгаа нэг мэргэжил бол түрүүн багш хэллээ шүү дээ. Хотын ногоон байгууламжийн дизайн гэдэг мэргэжил байгаа байхгүй. Энэ дизайн гэдэг мэргэжил маань юу гэхээр зэрэг ердөөсөө энэ ногоон байгууламжийн зураг төсөл төлөвлөлтийг хийдэг.
ийм мэрэгжил байгаа. Тэгэхээр энэ төлөвлөлтийг хийн гэдэг маань цаанаа ердөөсөө хамгийн гол чухал суурь нь юу гэхээр зэрэг ногоон ургамлаа сайн мэддэг байх хэрэгтэй. Ямар модыг ямар ургамалтай хослуулвал ямар сайхан өнгө үзэмжтэй харагдах вэ? Энийг бол одоо бидний мэрэгжлийн хэллэг бол дизайн, ландшафтын дизайн гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ дизайн, энэ хийц зохицлыг ийж бүрэн одоо хүнд тааламжтай байдлаар бүтээх, энийг төлөвлөх ажлыг бол манай энэ хотын ногоон байгууламжийн дизайнерууд хийх ёстой. Дизайнер гэдэг хүн бол өөрөө чөлөө сэтгэлгээтэй тийм ээ. Ийм хүн байх ёстой гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол бүтээлч өөрөлдөл одоо манайхан нөгөө хувцас загварын дизайнууд одоо өөрсдөө нөгөө чөлөө уран бүтээлч гэдэгтэй адилхан манай ногоон боломжийн дизайнер ч гэсэн энийг бол мөн өөрсдөө ингээ бүтээхээр ийм ажиллага. Энэ манай зөвхөн нэг бакалаврын төгсөлтийн ажлын оюутны төгсөлтийн ажлын зураг харагдаж байна л да. Тэгэхээр ногоон боломжийн дээр бол энэ зүгээр ингээ байрлуулчих. Сая Батэрдний хэлдэг зөв. Энэ цаанаа өөрөө норматив ангилал юутай хэмжээтэй байдаг. Тэгэхээр яг тэр бүгдийг нь зогслоож энэ ээж бүрэн төлөвлөлт болдог байхгүй. Тэгэхээр энийгээ одоо эзэмш энэ мэрэгжил нь бол одоо энэ 4 жилийн хугацаанд манай оюутнууд энэ одоо мэрэгжлийг бүрэн эзэмшээд гарах, ажил дээр гараад өөрөөсөө ийм бие даасан объектуудын тогтчлтыг хийх тийм үү. За эдгээрд ингээ санал болгох, том төслүүдээр оролцох ийм дизайнер дулжил төгсөх юм мэрэгжил байна. А энэний нөгөө талын яг энэ гараад ирсэн энэ зураг төслийнхэн дагуу яг газар дээр ийм бүтээн байгуул, тарьдаг, ургуулдаг энэ мэрэгжил нь болохоор тэр ойжил цэцэрлэгжүүлэлтийн инженер гэдэг мэрэгжил нь аахгүй. А тэр нь болохоор зэрэг яах вэ гэхээр зэрэг одоо энэ мод ургамлаа тарьж ургуулдаг, дараа нь энэ суулгацаараа ногоон байгууламжинд энэ тогтчлтын ажлуудыг хийдэг, дараа нь энийг нарчилж ургуулах, засаж хэлбэржүүлэх тийм ээ, чимэглэх энэ бүх ажлыг хариуцдаг мэрэгжил нь болохоор тэр ойжил цэцэрлэгжүүлэлт. Тэгэхээр энэ хоёр мэрэгжлийн нэг юмны хоёр тал байхгүй. Энэ хоёр мэрэгжлийн хоёулаа зэрэг явж ижил энэ салбарт зэрэг хөгжинэ. Ийм эмгцэгцтэй зураг төсөл байхгүй бол энэ газар дээр бүтээн байгуулах ажил бол эмгцэгцгүй л харагдана. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр бол яг нэг юмны хоёр тал гэж ойлгох. Тийм учраас энэ хоёр мэрэгжлийг бол манай одоо энэ танхим дээр одоо ер нь Монгол Улсын хэмжээнд манай танхим дээр л энэ одоо мэрэгшүүлэх энэ бакалаврын сургалт бол явуулж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар нөгөө одоо гоё харагдаж байгаа зү. Хотод амьдрахтаа ингээд нэг бол тэрэлж рүү явал байгалийн сайхныг үзээд нэг өөртөө кайф авах юм. Эсвэл хөвсгөл рүү яваад ингээд хүмүүсийг харуулдаг шүү дээ. Тэгэхгүйгээр Улаанбаатар хоттой ийм гоё ногоон байгууламжийг хийснээрээ тэнд хүмүүсийн ингээд сэтгэл ханамжийг авах боломжийг нь олох юм байна тий. Тэрдээсээ хүний тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх. Одоо хүн чөлөө цагаа одоо аятаа тухтай энэ цэвэр орчин өнгөрөх тэр нөхцөлийг л хангаж ирсэн юмнууд байж байгаа байхгүй. Тэгээ яг ногоон байгууламж маань үндсэндээ бол өөрөөсөө ингээд тодорхой англи бүр нь өөрсдийн зориултаа ингээд хамт их том асуудлууд бий л дээ. Үндсний цэцэрлэг төрөл ингээд л шүү дээ. Одоо хүмүүсийн амар зугаалах чөлөө цагаа өнгөрүүлэх. Тэгэл ер нь тэгээ нэг иймэрхүү газрыг ерөнхийдөө бол бас дахиад илүү олон болгох гэсэн шаардлага байж байгаа байхгүй. Одоо зугаалахад илүү тохиромжтой болов уу гэж боддог тийм аа. Тэгээд хүмүүсээс сүүлийн үед өөрсдөө ингээд яг ногоон байгууламжтай ингээд орчинтай яг тийм газар ингээд амьдрахыг хүсдэг болсон мэлээ. Хүмүүсийн хандлагыг өөрчлөлт. Хүмүүсийн хандлага эко-центр талбай болсон. Тийм болохоор энэ ногоон байгууламж гэдэг зүйлийг заавал мэрэгжлийн гэх албан мэрэгжлийн босноо ч гэсэн илүү сонирхдаг. Тийм болсон байх шиг. Интернет харах юм бол их олон хүмүүс ер нь өөрсдийнхөө хувийн бизнесээр тэгээд ингээд байгаль орчиндөө чиглэсэн олон үйл ажиллагаанд явуулж байгаа шүү дээ. Тэгээд бид нэр ингээд дэлхийд дээр амар их тийм юунд болж байна л та. Байгалийн гамшигуд. Энийг энээс тусдаа ингээд жишээлбэл ингээд Монгол улсын газар нутгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний ингээд хог хаягдлууд байна гэж шүү дээ. Тэгэхээр эднэрийг бүгдээр ингээд сэргийлэхийн тулд өнөөдөр Улаанбаатарт Монголд амьдарч байгаа хүмүүс л ажиргалтай амьдарч байна шүү дээ. Бид нар Африкт төрсэн бол ямар байх вэ? Усны хомсдолтой тийм ээ. Жигэн нөгөө нэг яг байгалийн гамшиг гэдэг юм байна. Тийм шүү дээ. Одоо саяны тэр Австралийн төмөрчин одоо манай ой самтай тэнц хэмжээний ойг л одоо шатаачлаа шүү. Тэгээ бодохоор одоо ерөө манай Монгол орнд ингээл төсөөлөх юм байна гамшиг байгаа үстэй. Тэгэхээр энэ гамшиг чи юунаас үүдээд байгаа гэхээр ердөөсөө энэ дэлхийн цагуурын дулаалтай холбоотойгоор одоо энийх үер ус, энийх цунами, энийх салхи шуурга, энийх ган гачиг, халуун хуурай, эсвэл их эрсдээс уур амьсгал тийм ээ. Энэ бүх нөлөөллийн одоо нөгөө экологийн хохирол гэдэг юм чинь л заавар одоо биднэрт ингээд дохио өгөөд нь шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтөө ухамсарт хүн бид нар л энийг урьдчилж харж одоо бид нар бол оройтод гэж байгаа байхгүй. Тийм учраас оройтсон ч гэсэн цаг хугацаа алдахгүй өнөөдрөөс ч гэсэн энэ цаг мөчөөс ч гэсэн эхлээл хүн бүр л одоо ийшээ анхаарлаа хандуулж энэний эсрэг тэмцэхгүй бол
өдөөс эцэс түн төрлөгч одоо газар шороо уух усгүй бол яах юм бид нар хичнээн мянган алт мөнгө байгаад яах юм хэрэг байхгүй шүү дээ тий. Тэр хүний амьдрахын оршихуй үндэс болсон энэ газар нутгийн ихтлхийгээл бид нар одоо аврахын төлөө хүн бүрэл одоо хичээх хэрэгтэй гэдэг л одоо бидний өнөөдрийн сэдвийн гол одоо үр дүн багхгүй тий. За тэгээд ямар ч гэсэн тавчаа хэдүүлээ өнөөдөр дэлхийн дулаар цаг үеийн өөрчлөлт бидний амьдрал дэлхийн яаж нөлөөлж байна үүнээс гарцсан юу байна гэдэг ямар ч хэлсэн өөрсдөө хүрээнд сайхан ярилцлаа гэж үзэж байна. За тэгээд нийт одоо сонсогч үзэгч нөхдөдөө за өрөөгөө илчих уу хэлээ. За бид ногоон дэлхийн дулаар хамтдаа. За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд болж байна. Та бүхэн лайктаар шеэр хийгээрэй. Санал бодлоо маань комент хэсэгт бидэнтэй уулзаарай. Subscribe хийхээр битгий мартаарай.